Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу үндэс шатны хичээлийн маань 8 дахь сэдв эхэлж байна. За бид энэ 8 дахь сэдвээрээ хүний нөөцийн мэдээллийн системийн талаар авч үзнэ. За хүний нөөцийн мэдээллийн системийн тухай ойлголт, хэрэгцээ, шаардлага, хүний нөөцийн мэдээллийн системийн үндсэн чиг үүргүүд гэсэн агуулгаар үзье. За тэгвэл мэдээллийн системийн тухай ойлголт, хэрэгцээ, шаардлага нь юу гэдэг юм бэ? Хүний нөөцийн удирдлага ажилтнуудын бүх чиг өөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба хүний нөөцийн бүх процесс дээрх бүртгэл, тайлан, хяналтуудыг нэгэн зэрэг удирдах боломжийг олгодог систем. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн програм байгаа. За хүний нөөцийн менежерүүд зориултын програмыг ашигласнаар ажилтнуудын тухай мэдээллийг боловсруулах гар ажиллагаанаас чөлөөлөгдөх бөгөөд хамтран ажиллагчдын болон нэр дэвшигчдийн талаар бүрэн хэмжээний мэдээллийг бий болгон хадгалах нь хүний нөөцийг оновчтой сонгох, байршуулахад чухал ач холбогдлыг үзүүлдэг байна. Иймд орчин үед удирдлагын мэдээллийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг хүний нөөцийн мэдээллийн системийг бий болгох асуудал нэг хурцаар тавигдж байна. За энэ асуудал байгууллагын хүний нөөцийн хэсгийн ажлыг сайжруулахад чиглэгдсэн байвал зохино. Өөрөөр хэлбэл нийгмийн хөгжилтэй холбогдсон байх нь зүйтэй. Хүний нөөцийн мэдээллийн систем нь ажилтнуудыг сургах, хөгжүүлэх, тэдний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин хөлсний болон цаг бүртгэлийн систем зэрэг хүний нөөцийн удирдлагын бүхий л үйл ажиллагаанд ашиглагддаг. За хүний нөөцийн мэдээллийн системийн хэрэгцээ, шаардлага нь юу вэ? За тухайн байгууллагын төлөвлөлтөд компьютер маш идэвхтэй өөрийн оройлог гүйцэтгэх боломжийг олгодог. За тусгай програмын тусламжтайгаар байгууллагын ажилтнуудын талаарх бүх мэдээллийн санг бий болгож удирдлагын оновчтой шийдвэр гаргахад тусалдаг. Тэгээ хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаануудын зардал, үр ашигын харьцуултыг тусгай програм хангамжийн тусламжтайгаар хурдан шуурхай хийж дүгнэлт гаргах боломжтой болно. За хүний нөөцийн мэдээллийн систем болон компьютерийн технологи нь байгууллагын хувьд чухал ажилтнуудын тухай мэдээллийг олж авах, хадгалахад хялбар, найдвартай байх боломжийг олгодог. За мөн хүний нөөцийн албаны өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг цаасны хэрэглээ багасч холбогдох зардлыг буруулдаг байна. За эцэст нь механик гар ажлууд зарцуулдаг, цаг багасдаг. Ингэснээрээ хүний нөөцийнхэн бусад үйл ажиллагаанд цаг зав зарцуулах боломжтой болж ирдэг байна. Мэдээллийн нөөцүүд гэдэг нь баталгаажсан баримт бичгүүдийг хэлдэг. За гэтэл байгууллагын түвшинд мэдээлэл өөрөө тухайн байгууллагын чухал нөөцийн нэг болно. Үндэслэл сайтай, тоо томшгүй олон мэдээлэлтэй байж удирдлага оновчтой шийдвэр гаргах боломжтой байдаг байна. За мэдээллийн буюу компьютерийн технологи нь мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, тараах боломжийг хангах арга хэрэгслүүдийн буюу программын, техникийн, хэлний зохион байгуулалтын хуулийн нэгдлийг хэлдэг байна. За хүний нөөцийн менежментийн бүх шатны функцэд болох ажлын шинжилгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ болон хүний нөөцийн ажилтны бүх төрлийн бүртгэл, тайлан, шинжилгээнүүдийг системд оруулан загварчилсан байдаг. За өөрөөр хэлбэл хүний нөөцийн програмд энэ бүхнийг чиглэлээр нь өөр болгон загварчлан оруулсан байдаг. За хүний нөөцийн мэдээллийн системийн ашиг тус нь юу вэ гэхээр бизнесийн тогтвортой өсөлт, ажлын хүчний стратеги төлөвлөлт, шуурхай тайлагнал, бодит шийдвэр гаргалт, цогц стандарт, өндөр бүтээмж, банк зардал, төвлөрсөн мэдээлэл, архив, түүх хөдлөлт, уян хатан хайлт, механик алдаагүй байх, хяналт баталгаажуулалт, ажилтан өөртөө болон менежер мөн өөртөө үйлчлэх гэсэн ийм ашиг тусуудыг өгдөг байна. За хүний нөөцийн мэдээллийн системийн үндсэн чиг үүргүүд юу вэ гэхээр мэдээллийн систем нь мэдээж сургалтын болон ажилтан сонгон шалгаруулах, төлөвлөх, шагнал шийтгэлийн гэх мэт ийм бусад үйл ажиллагаануудтай холбогдож байдаг. За мөн боловсон хүчний бүртгэлийн систем, цаг бүртгэл, цалин, гүйцэтгэлийг үнэлэх гэх мэт бүхий л хүний нөөцийн функц чиг үүрэгтэй холбогдож байдаг. За хүний нөөцийн мэдээллийн систем нь өгөгдөл оруулах, боловсруулах болон гаргах гэсэн ийм чиг үүргүүдийг агуулдаг байна. За тэгвэл өгөгдөл оруулах чиг үүрэг гэдэг нь мэдээллийн системийн мэдээллүүдийг цуглуулахаас эхэлдэг. За системийг ажиллаж эхлэхийн тулд өгөгдлийг оруулж цуглуулад зохицуултын системд оруулдаг. За хамгийн эхний процедур нь шаардлагатай өгөгдлийг цуглуулах явдал. Өөрөөр хэлбэл хаанаас, хизээ, хэрхэн өгөгдлийг цуглуулах вэ гэсэн үг. Энэ нь тухайн ажилтны хувьд тухайн цаг хугацаанд яг ямар мэдээлэл оруулах шаардлага үүснээсээ хамааран мэдээллийн өгөгдлийг ямар их сурвалжаас олж аван яаж оруулж байгаагаар гүйцэтгэгддэг байна. За өөрөөр хэлбэл нэг шинэ ажилтны сургалтын мэдээлэл байлаа гэж бодъё. Тэгвэл тэр ажилтан хэдэн онд ямар хугацаагаар хаана ямар хэд гэсэн дугаартай диплом сертификаттайгаар төгссөн бэ гэдэг өгөгдлийг тухайн мэдээллийн санд оруулна гэсэн үг. За ингээд оруулсан мэдээллийг засварладаг. За оруулсан мэдээллүүдэд шалгана.
буруу одоо оруулсан бол өөрчлөгдсөн, шинжлэгдсэн мэдээллүүдээ мөн засварладаг байгаа. Дараа нь цуглуулсан өгөгдлөө системд оруулна. За зарим өгөгдлийг системд оруулахын өмнө кодлт хийх шаардлагатай болдог. За энэ олон ажилтнтай үед одоо ажилтнуудаа кодлох шаардлага гарна. За мэдээж код хоорондоо давцах ёсгүй. За энэ төгөөмөл бөгөөд ингэснээр мэдээллийн давхарлаас сэргийлэхээс гадна хэрэглээг хэлбэрчилж өгдөг одоо ийм давуу талтай эцэст нь засварлан шалгаж оруулсан мэдээллүүдэд хадгалдаг байна. За мэдээллийн системийн мэдээллүүдийг хэрхэн баталгаажуулах вэ гэхээр оруулсан өгөгдлийн зөв болон давхарлахгүй эсийг тогтоож өгөгдлийн систем хүлээн зөвшөөрснийхэн дараа ашигладаг. Ингэсэн нөхцөлд автоматар шалгагдсан өгөгдлүүд нь үнц хэлтсэнтэй болж мэдээллүүд болж агуулгаддаг. За ийм систем баталгаажсан хүснэгтүүдийг өөрчлөх тарихад хэлбэр байх боломжтой байна. За хоёрт нь өгөгдөл боловсруулах чиглэл гэж байна. За мэдээллийн системийн програм нь өгөгдлийн боловсруулалт хийхдээ боловсруулалт гэдэг одоо юу гэдэг ойлголтоор авч үздэг гэхээр өгөгдсөн мэдээллийг хүлээн авч зохион байгуулалттай хувиргах процессор гарцыг бий болгох. За өөр хоорондоо уялдаа холбоотой бүрэлдэхүүн хэсгүүдийг цагт болгон боловсруулдаг байгаа. За өгөгдөл боловсруулах үйл ажиллагаа нь төрөл бүрийн хадгалах тохиолдолд хадгалагдсан өгөгдлийг таньж унших боломжийг олгодог. Хүний нөөцийн мэдээллийг өөрчлөхөд өөрчлөгдсөн мэдээлэл нь тухайн систем дотор нэвтэгддэг. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн талаар ямар нэгэн өгөгдлийг өөрчлөхөд систем дэх мэдээлэл мэдээж дагаж өөрчлөгдөг гэсэн үг байна. За тэгвэл оруулсан мэдээллийг шалгадаг байгаа. За эдгээр оруулсан мэдээллүүд маань буруу, хорт уршигтай, за шаардлагагүй мэдээлэл оруулсан хэсэг, нууцлалд хүний эрхийн зөрчлийг шалгана, ёс суртахууны зөрчилтэй хэсэг, сэргээх, дамжуулах, гаргах гэх мэт одоо өгөгдлийг шалгадаг болвол өгөгдлийн мэдээлэл болгон боловсруулахдаа тооцоолох, хооронд нь харьцуулах, сортлох буюу ангилдаг, за эрэмблэн нэгтгэх гэсэн одоо тест дарааллуудыг баримталдаг байна. За үүний үр дүн нь эцсийн хэрэглэгчид зориулсан мэдээлэл болгон гардаг байна. За мэдээлэл гэдэг зүйл юу хэлээд байгаа гэхээр зохион байгуулагдсан буюу боловсруулагдсан өгөгдлүүдийн нэгдлийг хэлдэг. За компьютерийн ухаанд өгөгдөл гэж ямар нэгэн үеийн баримт буюу ихэвчлэн шалгагдаагүй анхдагч мэдээллийг илэрхийлдэг. За энэ нь нөгөө талаас өгөгдлийг өөрчлөөгүй, засварлаагүй болохыг хэлнэ. За мэдээлэл нь ихэвчлэн өгүүлбэр буюу шалгагдсан өгөгдлүүдээс бүтэж ямар нэгэн утгыг илэрхийлдэг. За эндээс харахад мэдээлэлд илүү итгэж бас ашиглаж болох нэ. За мөн нэгэн татварлагдсан мэдээллүүд нь олон удаа ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр нэгдүгээрт нь өгөгдөлд боловсруулалт хийж мэдээллийн үн цэнийг нэмэгдүүлдэг. За хоёрт нь мэдээллийг утга агуулгын хувьд шинжлэх үнэлгээ өгөх. Гуравт нь мэдээллийг хүн хэрэглэхэд зориулж ойлгомжтой хэлбэр болон дараалт нь оруулах явдлыг чангилж болдог байна. За мэдээлэл мэдлийн 900-д амьдарч байгаа энэ хүн цаг хувьд байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, судалгаа шинжилгээ тулгуурлах, стратегийн томоохон зорилгоодыг хэрэгжүүлэх, хамтын ажлыг өргөжүүлэх, амжилтанд хүрэхэд нөлөөлдөг нэг нөөцн сайн мэдээлэл өргөн мэдлэг байдаг. За гуравт нь мэдээллийг гаргах чиг үүрэг байдаг. За хүний нөөцийн мэдээллийн системээс гарч байгаа мэдээллийг системийн гол хэрэглэгчд болох байгууллагын дээд түвшний буюу шаардлагатай албан тушаалтнаас ашиглаж авдаг. За ихэнх хүний нөөцийн тайлбар дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. За үүнд ирээдүйд үнэлж дүгнэхийн тулд нийт хүн амын сегментийг сонгох. За энэ сонголт нь цалин хөлсийн зэрэл ба ангилал, нас хүйс, за салбар нэгж байнгын үйлчлэгээд зэргийн үнэлэмжтэй тулгуурлан одоо сегментлчилдэг байна. За өмнө сонгогдсон хүн амыг ашиглан зарим тооцооллыг хийдэг. За тухайлбал цалингийн дундаж болон ажлын гүйцэтгэлийн өсөлтийн дунджийг тодорхойлдог. За мөн сонгосон хүмүүс болон тооцооллын үр дүн ашиглан тусгай мэдээллийг агуулсан мөн тайлан бэлтгэжүүлдэг. За хүний нөөцийн мэдээллийн системийн мэдээлэл нь нарийн нэгт байх, ач холбогдолтой байх, уншигтгууц ба ойлгомжтой байх, за мөн тодорхой дистаралтай байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой гэдэг байна. Мэдээллийн системийн оролт, боловсруулалт, гаралт болон хадгалтын үйл явц үр дүнгийн талаар эргэх холбоог үүсгэснээр системийн бүтээмжийг хянах, удирдах, хэмжих зорилтоор ашиглаж байдаг. За энэ нь системийн үйл ажиллагааг хэвэн явуулах, эрсдлийг бууруулах, хэрэглэгчийг чанартай бүтээгдэхүүнээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. За хэрэглэгч буюу одоо тухайн байгууллагын шууд удирдлага, за дээд удирдлага, бусад одоо шаардлагатай албан тушаалтнуудыг хэлж байна. За мэдээллийн системийн үндсэн үйл ажиллагаа нь хэрхэн чанартай, зөв зохистой байгаагаар түүний үн цэнэ тодорхойлогдно. Харин мэдээллийн системийн хэрэглээ нь хэрэглэгчдэд чухал хэрэгцээтэй мэдээллийг эмхлэн цэгцэлж тэдний найдвартай түнш болдог байна. За хүний нөөцийн мэдээллийн систем буюу одоо хүний нөөцийн програмд зайлшгүй оруулах ёстой одоо ажилтнуудын мэдээллүүд байдаг. За ургийн овог болон овог нэрийг оруулдаг. За эргээсрийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс, үндэс,
За хувийн болон албаны мэйл хаяг утасны дугааруудыг оруулах шаардлагатай. Харилцдаг банк болон дансны дугаар эдгээр нь өвчнөд байх ёстой. За гэр бүлийн байдал буюу 16-аас доош насны хүүхдийн бүртгэлийн манд тусад нь авчигддаг. За шаардлагатай үед холбоо барих хүний уг нэр, за тэр ажилтны юу болох вэ? Гэрийн хаяг утасны дугаар гэх мэт хүмүүсийн 3-аас доошгүй мэдээлэл авах шаардлагатай байдаг. За мэдээж нийгмийн даатгалын дугаарыг оруулна. Төгссөн сургууль мэргэжлийн үнэмлэх дипломын хугацаа дугаар байх шаардлагатай. За өмнө ажиллаж байсан байгууллагын нэр, ажилласан хугацаа, албан тушаал. За гэрийн хаяг. За гэрийн хаяг нь яг иргэний үнэлэлтэд ирэх байгаа болон оршин сууж байгаа хаягийг нь давхар оруулах шаардлагатай. За шагнал авсан, за түүний төрөл өгнө. За ажилд орсон болон жинхэлсэн хугацаа. За албан тушаал өөрчилсөн тухай бүрийн огноог бас оруулах ёстой. За ажиллаж байгаа аль бэлтээс албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл, цалингийн зэрэг, үндсэн цалингийн хэмжээ гэх мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхэл мэдээллүүд. За хөдөлмөрийн эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээний огноо дугаар, за бусад холбогдох гэрээ бичиг баримтын тушаалын огноо дугаар бүхэл юмнуудад бичигдэх ёстой. За мөн сахилгын төрөл, шалтгаан, огноо, авсан арга хэмжээ юу байна? Хувцас нормын хувцас олгодог бол хувцсны размерийг, за мөн тухайн ажилтны эрүүл мэндийн байдал гэх зэрэг болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажилтны бусад мэдээллүүдийг зайлшгүй оруулах шаардлагатай байдаг байна. За өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяр таа.